Хөтөлбөртэй хамт байгаад баярлалаа. Үзэгч та бүхэнд хүрэх дараагийн мэдээ танилцуулах мэдээлэл бол иргэдийн өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэгтэй холбоотой мэдээлэл байна. Тэгэхээр 2017 он гарснаас хойш эхний 8 сарын байдлаар нийтдээ улсын хэмжээнд 6758 удаагийн өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг бүртгэгдсэн байна. Энэ нь бол өнгөрсөн оны мөн үетэй харьцуулах юм бол 200 гаруй хэрэгээр тохиолдлоор нэмэгдсэн ийм үзүүлэлт байгаа. За тэгвэл энэхүү гэмт хэрэгүүд дотор яг хулгайлах төрлийн гэмт хэрэгүүд дотор аваад үзэх юм бол иргэдийн автомашиныг хулгайлсан хэрэг 217 бүртгэгдсэн байна. За энэ дотроо нийслэл Улаанбаатар хотод нийтдээ 80-90 орчим хэрэг бол бүртгэгдсэн байгаа юм. За үзэгч та бүхэнд хүрэхээр бас нэгэн мэдээлэл бэлтгэсэн гэдэг бол хамгийн сүүлд бас үйлдэгдсэн автомашины хулгайтай холбоотой мэдээллийг та бүхэнд хүрэхээр бэлтгэсэн байгаа. За яг 2017 оны 9-р сарын 9-ний өдрийн өглөөний 5 цаг 41 минутанд Дашчуулан хийдийн орчимд зогсоол дээр тавьсан байсан автомашинаа алдсан нэгэн иргэн бас бидэнд хандаж энэхүү бичлэгийг өгсөн байгаа. За тухайн бичлэгээр юу харагдж байна гэх юм бол яг өөрийн 5 цаг 41 минутанд тухайн иргэний Purus-20 маркийн автомашиныг түлхүүр тааруулаад авч явж хулгайлсан ийм хэрэг бол байгаа. За хохирогч иргэний хувьд бол Сүхбаатар дүүргийн цагдаагийн 1-р ихэлтээс өөрөлдөл гомдлоо гаргаад бас энэхүү хэрийг бол шалгуулж байгаа юм байна. За дээрэс нь бас нэг энэ дээр анхаарал хандуулах бас нэг асуудал гэх юм бол хэдийгээр камертай орчинд энэ хэрэг үйлдэгдсэн боловч тухайн иргэний хувьд тухайн бичлэгүүдийг шүүж аваад цагдаагийн байгууллагад хандахад камерын бичлэг нь өөрөө шаардлага хангахгүй байна гэдэг ийм асуудал байгаа. За яагаад гэх юм бол нийслэл Улаанбаатар хотын гэрэлтүүлэг маш хангалтгүй байгаагаас үүдээд өнөөдрийн хувьд энэ гудамжлалаар тавьсан байгаа энэ камернуудаар юу гэдэг аливаа гэмт хэргийг зөрчлийг илрүүлэх сэжигтэн этгээдийг ерөн сурвалжуулалт чиглэлд ямар нэгэн байдлаар үр дүнгүй байх ийм нөхцөл бүрдчихэд байгааг бол тухайн хохирогч иргэн бол бас хэлж байсан. За тиймээс ч бас цаашдаа яг гэмт хэрэгтэй тэмцэх чиглэлд нийслэл Улаанбаатар хотын гэрэлтүүлгийг сайжруулах хэрэгтэй гэдэг бас ийм зөв хэмжээг бас тухайн иргэний хувьд өгж байсан юм аа. За ингээд ирэх хэрэг үзэгч та бүхэнд хүргэе. Машин алдсан. Тэгээ тэр нь бол бичлэгээс харсан л та. Тэгээ зүр өөрхөн машиныг өнөө явж байгаа юм шиг л өнөө авчижээ. Тэгээд алдагдсан газар нь болохоор нэг Монгол Улсын их сургуулийн 4-р байрны баруун талд Дашчуулан хийдийн урталт гэсэн үг. Зогсоол дээрээс тий. Тэгээд 4185 УНК улсын дугаартай Мөнгөлөг саарал өнгийн Purus-20 машин алдагдсан байгаа. Тэгээд ард иргэдтэй хандж хэлгээд Улаанбаатар хотын Purus гэдэг машин бол маш их байна. Тэгээд урд нь зүгээр толын дугуйг нь хулгайлаад явдаг байсан бол одоо бүр гээд машиныг зүгээр юу ч болоогүй шиг хулгайлаад явдаг болсон байна. Тэгээд ард иргэдтэй хандж хэлгээд энэ машин зэрэгээ өөрсдөө л хамгаалахгүй бол нөх хулгайч нар бол ямар ч нөхцөл байдалд хулгайлж чаддсан юм байна гэдгийг харлаа. Тэгээд одоо харуул хамгаалттай газар тэгээд камертай газар машин дэргээ байрлуулж байгаарэ гэж хэлээ да. Одоо ингээд би даах удаа нэг юм нөхцөл байдалд гээд ороод үзэхэд манай Улаанбаатар хотын гэрэлтүүлэг үнэхээр муу юм шиг санагдсан. Тэгээд учир нь гээл дээр ойр орчны камеруудыг шалгаад үзэж байхад бол ихэнх нь харанхуй байна гэдэг шалтгаанаар ерөөсөө юуч харагдахгүй лээ. Тэгээд одоо ингээд Улаанбаатар зөндөө камер байна. Одоо янз бүрийн торгуул мургууллаар айгүй хурдан шуурхай үйлчлдэг боловч тэгээд энэ олон камерууд нь одоо яаж ялдгийг эндээс хэлж мэдэхгүй байна. Яг шаардлага хангасан бичлэг бол одоохонд бол гарч ирээгүй л байна. Тийм л байна да. Гэтэ ямар ч олон нийтэд итгэлтэй байна. Болдох байх. Манай цагдаа нар угаасаа сайн ажиллана. Зөвөр нь шатхуун зарцуулалт баг гэдэг утгаараа сүүлийн үед иргэдийн хувьд Purus-20 маркийн автомашиныг худалдан авах хэрэглээ бол нэмэгдсэн. Энэ хэрээрээ яг энэ маркийн автомашины эд ангийг хулгайлах, толийг нь хулгайлах, за дээрэс нь өнөөдөр жижиг гурвалжинтлыг хаглаад онгойлгож батарейг нь хулгайлах гэх мэтлэн төрлийн гэмт хэрэгэл цагдаагийн болоод маш ихээр бүртгэгдэж байгаа. За энэ батарейгаа алдсан, толио алдсан, за бусад эд анги алдсан ийм иргэдийн гомдол ч гэсэн бол тасрахгүй байсаар байгаа. За тиймээс цагдаагийн байгууллагын зүгээс иргэдэд бас анхаарал сэрэмжлүүлэх мэдээлэл өгж байгаа. Юу вэ гэх юм бол гэрэлтүүлэгтэй газар, за харуул хамгаалалттай орчинд камержуулалттай тийм аюулгүй орчинд бас автомашин тээврийн хэрэгслээ байрлуулж гэдэг зөвлөмжүүдийг өгч байгаа. Нөгөөтэйгүүр бас жолооч нар манай тээврийн хэрэгслийнхаа бас алдаж болох эрсдэлтэй техник сэлбэх хэрэгсэл юм уу толин дээр улсын дугаар, утасны дугаар бас бичиж тэмдэж үлдээх шаардлагатай гэдгийг бас сануулж байсан. Зөв нь үзэгч та бүхэнд бас хүрэхээр яг гэмт хэрэг аль дүүрэг аймагт хамгийн их өндөр бүртгэж байна гэдгийг бас үзсэн байгаа. Тэгэхээр нийслэл Улаанбаатар хотын хэмжээнд Баянгол дүүрэгт бол өнгөрсөн 7-8 сарын байдлаар 19 удаагийн тээврийн хэрэгсэл хулгайлсан
хэрэг бүртгэгдсэн байна. Харин Баянзүрх дүүрэгт хамгийн өндөр буюу 32 удаагийн одоо тээврийн хэрэгслийн хулгайн хэрэг бүртгэгджээ. За Сүхбаатар дүүрэгүүд 11 удаа, за Сонгон нархан дүүрэгт 16 тохиолдол бүртгэгдсэн байна. За харин хөдөө орон нутгийн хэмжээд аваад үзэх юм бол аймагуудаас Хөвсгөл аймагт тээврийн хэрэгсэл хулгайлсан 36 тохиолдол бүртгэгдсэн байна. За харин Өвөр хангаа аймагт бол 18 тохиолдол тус бүртгэгдсэн байна. За ямар ч тач энэхүү мэдээлэлээр үзэгч та бүхэнд за ялангуяа автомашин тээврийн хэрэгсэл жолооч нартаа бас анхаарал хандуулж сэрэмжлүүлж хэлэхэд тээврийн хэрэгслээ аюулгүй баталгаатай орчинд одоо тавьж хадгалуулах, хамгаалах ийм шаардлага байна. За дээрэс нь хулгайч нарын үйлдэл улам бүр нарийсаар байгаа гэдгийг бас сануулгах хэрэгтэй баг. Дээрээс нь цагдаагийн байгууллага болоод нийслэлийн удирдлагуудын хувьд яг энэ камержуулалтынхаа системийг сайжруулахаа дагаад гэрэлтүүлгийн асуудал дээр ч гэсэн анхаарал хандуулах ёстой байна.